Олон улсын баримт шалгагчдын сүлжээний аль биесны эрхтэй Монголын факт чекинг центр дээр бид нэр ирээд тэгэхээр энэхүү байгууллага маань за тухайн одоо хэвлэл мэдээлэлээр засагдж байгаа мэдээллүүд үнэн үү эсвэл худлаа юу гэдгийг нь бол шалгадаг юм байна. За жишээлх юм бол та бүхний харж байгаа шиг коронавирусын халдвар тусаагүй 2.7 сая гаруй иргэнд бол урамшуул болгоно гэдэг мэдээлэл бол нэлээд цацагдсан байгаа. Тэгэхээр тухайн мэдээлэл үнэн үү худлаа гэдгийг шалгасан байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр жишээлх юм бол энэ дээр тухайн төсөвт одоо жишээлбэл энэ маань бол тусгагдах боломжгүй байсан гэдгийг энэ ингээд шалгаад баримттай гаргаж ирсэн байна. Тэгэхээр тус байгууллагт хандаад таны одоо эргэлзээтэй мэдээлэл бас шалгуулах бүрэн боломжтой юм байна. Олон улсын эрх авна гэдэг маань болохоор бидэнд одоо хурамч мэдээллийн тархалт болоод түүнийг нягтлал шалгах тийм технологийн шинэ шийдлүүд төлсүүдийг хэрэглэх тийм эрх олгодог. Мөн дэлхийн 190 гаруй оронд байгаа баримт шалгах төвүүд бусад ийм адилхан баталгаат эрхтэй төвүүдийнхаа баримт шалгагчдаа нэг сүлжээндээр орж ажилладаг. Монголын анхны баримт шалгах төв байгаа. Дэлхийн нийтээр бол COVID-19-тэй холбоотой урамч мэдээлэлээс болоод 3000 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсноос 800 орчим хүн нас орсон байна гэдэг ийм ноцтой мэдээлэл байгаа. Миний санаж байгаагаар Иранд спирт COVID-19-ыг устгаж байна гэдэг мэдээлэлээс үүдэж 100 гаруй хүн спиртэнд хордож нас орж исэн. Омикрон хувьд Монголд бүртгэгдсэн бүртгэдэггүй гэдэг нэг хэсэг нэлээд их шууган болсон шүү дээ. Тэр үе чинь болохоор одоо энэ 2021 оны 12 сарын 21-нд тэгээд энийг манайх шалгаж утсан тухайд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ийм 7 өнөг тутмын тайлангаас нь ороод харахад Монголд омикрон илэрсэн байна гэж бүртгэсэн байгаа юм. Монголд болохоор түүнийг илрээгүй хараахан баталгаажаагүй байгаа ч гэж хэлээгүй. Ер нь эрүүл мэндийн яамны мэдээлэл ер нь л эрс үгүйсгсэн байсан тухайд энэ төрөвдүүлсэн худлаа мэдээлэл гэдэг эсвэл үнэн гэдэг нь ингээ бүгдийг ингээ шалгаад баримтаар шалгаад тавьчихсан юм байж байгаа байхгүй. Хамгийн нэгдүгээрт хүний аймнаас эрүүл мэндэд занал хийсэн түүнийг хохироосон аюултай байж болцсохгүй хурамч мэдээллүүд мөн инх тайвны эсрэгтэй дайн байлдаанд турхирсан мэдээллүүд түнчлэн эдийн засгийн хувьд иргэдийг хохирох магадлалтай тийм мэдээлүүд гэх мэтчлэн ингээд эрэм дараатаа явдаг. Тэгээ мөн тэрийг хэр их тархсан байдлаас нь харж иж баримтаа шалгах хэрэгтэй болдог. Mongolia Fact Checking Center гэдэг тэгээ Facebook дээр чатботоор одоо шалгуулахыг хүссэн мэдээллүүдийг хүлээж авч шалгаж өгдөг байхгүй. Зөв мэдээллийг шалгахад одоо энэ CrowdTangle гэдэг хэрэглүүрээр Facebook, Twitter, за энэ Reddit бол манад нэг ашигладаг. Instagram энэ дөрвөн платформ дээр хэрхэн төгсөн бэ гэдгийг шалгах боломжтой ийм хэрэглүүр байдаг. Энэ бол үнэгүй. Тэгээд хүссэн хүн болгон татаж аваад компьютертаа суулгачих боломжтой. Тэгээд эндээс юу харах вэ гэхээр их сурвалжуудыг харж болж байна. Хаана түгэж гин, ямар хугацаатай түгэж гин, ямар тайлбартаа гаргаж гин гэх мэтчлэн энэ бүгдийг нь хараад тэгээд эндээс одоо ямар нэгэн чиглэл одоо эхний дүгнэлтээ хийх боломжтой гэж үздэг.